Удамгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах төсөл арга хэмжээг 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулан ажиллаж байна. Дээрх төсөл арга хэмжээнд сүүлийн 4 жилийн хугацаанд давхарцсан тоогоор 15 сумын 51 бүлгийн 355 өрхийг хамруулж 117 сая төгрөгийн санхүүжилт зарцуулсан дүн мэдээг гаргажээ. Харин төсөлд хамрагдсан иргэд 270 тонн төмөс хүнсний ногоо хураан авч 135 сая төгрөгийн борлуулалт хийж өрхийн орлогоо нэмэгдүүлж чадсан байна. Энэхүү төсөл арга хэмжээ нь Ховд аймагт үр дүнтэй хэрэгжиж зорилттой өрхийн орлого нэмэгдэн амжиргаа нь дээшлэж байгаа учраас бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах төсөл арга хэмжээнд хамрагдах сонирхолтой иргэдийн тоо жил бүр өссөөр байгаа юм а. Хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж төмөс хүнсний ногоо тариалахад нь дэмжлэг үзүүлэх, чадварчуулах, мэргэжил арга зүйгээр хангах замаар төр ажлын байр бий болгох, өрхийн амжиргааг дэмжих зорилгоор хэрэгждэг. Тус төсөлд энэ жил 14 сумын 16 бүлгийн 108 өрхийг хамруулж 19 сая төгрөгийг зарцуулаад байна. Энэ жил төсөлд хамрагдсан 14 сумын 16 бүлгийг төлөөж Ховд аймгийн Жаргалдант сумын Буухт бүлгийн тариалангийн талбай ургац хураалтын ажлын явц байдалтай танилцлаа. Буухт өрхийн бүлэгт 5 өрхийн 23 хүн нэгджээ. Тэд аймгийнхаа хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 3 га газарт 12 нэр төрлийн төмөс хүнсний ногоо, нарийн ногоо, помидор, тингуа, тарвас тариалсан байна. Энэ жил тариалтын ажил оройтож хийгдсэн хэдий ч ариун ургац авсандаа бүлгийн гишүүд баяртай байгаагаа бидэнтэй хуваалцсан юм. Ингээд 5 айл нийлж сайхан нөхрөл байгууллагууд ногоо тарьсан. Энэ жил бидний ногоо сайхан гарлаа. Янзын байна одоо ингээд ногоо хурааж байна. Тэгээд одоо энэ ярахад одоо хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга нар одоо энэ ажилчид бүгдэнд нь баярлалаа гэдгээ хамгийн түрүүнд хэлмээр байна. Тий. Үнэхээр гоё. Янзын гоё байна. Одоо ингээд ажлынхаа өр шимийн дараа ард нь гарцсан ингээд харж байхад бол үнэхээр бахархмаар их гоё байна. Өр тариаг нь хангалттай бүгдэнд нь бид нарт өглөө. Тэгээд яг одоо зох хэмжээгээр бид нэр чадлынхаа бүгдээрээ тарьсан. Янзын гоё гарлаа. 3 га газар хэмжээтэй газар л да энэ асар том газар. 5 айлд бол одоо бид нар ч одоо өөрсдөө ингээд ногоогоо одоо ингээд төрөвчөөс нь зарж борлуулаад одоо шиг цааш нь зарж борлуулаад ер нь амьдралынхаа хэрэгцээнд хангалттай одоо юм хийхээр боломж гарч байна л дээ. Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас бүхий л зардлыг нь хариуцсан гаргажээ. Тариалангийн талбайг хагалах техник тоног төхөөрөмж, услалтын систем, ногооны үр, бензин шатхууны зардал, зойр, хүлэмж гээд бүлгийн гишүүдэд 100% санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажилласан нь төсөлд хамрагдсан хүмүүст урам зориг өгч бүх хүчээ ажилдаа зориулах боломжийг олгосон байна. Буухт өрхийн бүлгийн гишүүд эрт ургацаа худалдаанд гаргаж нэг өрхөлгийхэд 2 орчим сая төгрөгийн борлуулалтыг хийж чадсан гэлээ. Манай бүлэг 12 төрлийн ногоо тарьсан. 7 сарын 15-наас хойш ногоогоо хурааж эхэлсэн. Өгөрций, помидор, бууцаа гурыг сонгон хураасан. Энэ хүлэмжний ногооноос хураагаад нэг сая гаруй 2 сая шахуу төгрөг бариад байж байна. Нарийн манжин төмөс луунга хураад дөнгөж эхэлж байгаа. Одоо ургац хураалтын ажил эд дундаа явагдаж байгаа учраас нэг өрх 50 орчим шууд төмөс бусад төрлийн хүнсний ногоо хурааж өрхийн амжиргаандаа зарцуулан илүү гарсныг нь зарж борлуулах боломж бүрдэж байгаагаа хэлж байлаа.